Австралийн Welcome. За сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. Өнөөдөр орой манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн дизайнер Эрдэнэ Билиг оролцож байна. За сайн байна уу та? Сайн байна уу. За. Таны их олон сайхан бүтээлүүд дотроос сүүлийн үед ганц монголчууд ч биш дэлхийд даяар Цонжин болдгийн Чингис хааны том морин хөшөөний мэдж байгаа. Тэгэхээр энэ морин хөшөөгийнхөө тухай яаж энэ санаа гарсан, яаж хийсэн, ямар одоо энэ тухай нэг арай дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу? Тэгээ энэ яг нь ер нь оюутан байхын л боддог л байсан сэдвэлдээ хүн болгол тухайд нөгөө бид чинь нэг тийм шилжилтийн маягийн үед за тэгээд л ер нь одоогор бол төвлөрсөн төлөөд эдийн засгийн үе гэж нэрлэдэг шүү дээ. Залуучууд энэ ойлгох юм уу? Тэр үед бас нөгөө Чингис хааныхаа нэрийг дурсаж болохгүй, за энэ буддизмын соёлын тухай ярьж болохгүй жаахан тийм үе байсан. Тэгээд тэр үед ер нь битүү хатуу бодож явдаг байсан бүх залуучууд л. Ер нь бүх монголчууд л. Тэгээд тэрийг надад бас л бодогдно. Уран бүтээлч чинь бүтээл яаж хийж болдго юм бол гэж боддог. Тухайн үед манай аав надад нэг ярьж байсан юм а. Махвал гэж өөрийнх нь найз баримлчин Хинтээ аймагт нэг сүрхий Чингисийн хөшөөс ингээд надад бас сэмхэн ярьдаг гэсэн. Тэрийг нураах гад дэлбэлэх гээд дэлбэрээгүй гэж ярьж исэн юм л да. Их том чулуугаар хийсэн юм. Миний хүү тэрийг нэг үзээр энэ төр гэдэг байсан. Тэгээд би тэр нэг цаана надад нэг далд мессеж хэлээдсэн юм л да. Тэр их том юм болоод л нураагүй юм байна. Тэр дийлдэг юм байна гэж ярьдаг байсан. Тэгэхээр тэр ягаад чи нөгөө нэг Монгол хүүхэд тэгээд эрэгтэй хүүхэд болохоор зэрэг л бодож ил явсан байх. Тэгээд сүүлд тэр оюутан болоод нөгөө дизайны мэргэжил эзэмшигтэй зэрэг тэр үед ер нь яахан тийм дизайны шийдэлтэй хөшөө байвуулах сони юм уу бас аялал жуулчлал талаас хааж тэгээд нөгөө эрх чөлөөний хөшөөг бас их харж сонирхдаг байсан л та. Тэрний дизайны шийдэл нь өөрөө их тийм гоё менежменттэй юм байна. Тэгэхээр зүгээр баримлчин байсан бол би нэг баримл барих байсан баг та. Нөгөө дизайны мэргэжлэр ирэхэд дагуу тийм нэг жаахан дизайны айлын сургууль төгссөн билээ. Монгол дараа нь Москвад. Монголд болохоор дөрөвт хурлын дунд сургууль уран зургийн мэргэжлэр төгссөн. Амгалан багш байсан тийм тэр захирал байсан. Дондог багшийн шаваар би төгсөж ирсэн. Тэгээд тэр чинь нэг 4-5 жил сураад төгсөж байгаа. Тэгээд Оросд бол одоогоор бол Орос тухайн зөвлөлт холбоот улсад Москва хотод тэр Строгановын үйлдвэр урлагийн дээд сургууль гэж. Одоо тухайн үед бол дизайнеруудыг бэлддэг. Одоо ч бэлдэж байгаа л да сайн сургууль. Тэр сургууль 5 жил төгссөн сургууль. Хэд он төгсөн юм? Тэр чи 91 он төгссөн. 91 он. Яг л одоо арчлын нөгөө нэг. За ингээд төгсөөд тэгээд ер нь юм Чингисийг ингээд илэрхийлчихье гэж бодож исэн. Тэгээд та тэрнээс одоо энэ Чингисийн ерөнхий параметр хэмжээ нь одоо ягаад дэлхийн үнэхээр хамгийн том ойр гэж яриад байгаа морьтой хүн гэдэг та тэрийг юу гэж ямар хэмжээний өөрөө дам морь нь одоо хэдэн метр байдгийг хүнтэйгээ хэд байдгийг. Тийм тэгээд яг хуу эн чинь бас их том хийж болох л байсан. Ер нь тэгэл одоо бидний болцоо маань тухай тэгэд таарал явсал та тэгээд яг уран бүтээлчин өөрийнхөө хит мөрөдлөөр гэдэг юм уу хийсвэрлэлээр одоо их том хийчихвэл бас нөгөө санхүүгийн хувьд бас хэцүү. Энд чинь бас их үн өртөгтэй босч идэг. Тэгэхээр зэрэг яг дундажлаад ер нь 40 метрт л бай гэсэн бодолтой л явсан. Тэр инженерүүд бас зөвлөсөн юм аа. Тэр салхины тооцоо бас газар хөдлөлийн тооцоо ер нь тэгээд яг дөрөв хөл дээрээ зогсож байгаа морьтой хөшөө гэдэг маань өөрөө эрсдэлтэй. Зүгээр доошо цулгуй одоо пирамид образны гэж ярьдаг шүү дээ. Тиймэрхүү хөшөөнүүд бол өндөр байхтаас гайгүй. Их өндөр болоод ирэхээр 40-оос дээш бол бас инженерийн тооцоо доошо хэцүү болдог. Учраас тийм максимум хэмжээ автсан юм аа. Тэгээд л явсан. За тэгээд энийг ер нь энэ санаа нь хийнх юм. Санаа нь нөгөө түрүү хэлсэн нөгөө хүүхэд байхаас бодож явсан санаа. Тэгээд нөгөө эрх чөлөөний хөшөө мөшөөнөөс. Тэгээд та энэ яг ингэж Чингис хаан гэж ингэж томоор барьяа гэдэг. Дэлхий дээр энэс том морьтой хүнтэй хөшөө бий юу? Тэр одоогор зүгээр том хөшөө морьтой хөшөөнүүд дотор бол хамгийн томдоо ороод байгаа. Зүгээр энэ 40 метрээс дээш том хөшөөнүүд их биш дээ. 100 гараа явцсан шүү дээ хөшөөнүүд. За ингээд та юу ч гэсэн Монгол улсад үзэх Чингис хаан гэж яриад байхаа оронд бас нэг очиод ингээд бүр морьныхын дэлдээгүүр гарч болох тэр том хөшөөг хийсэн байгаа юм. Тэгээд
Доод талд нь бас зөндөө их том цочт буудалтай амралтын газартай дизайн юм байлаа шүү дээ. Уг нь үлдээ. Ерөнхий төлөвлөгөө. Тий. Гэтэ яванд энэ хийгдэх болов. Тэгэд хийгдэх байлгүй дээ. Одоо тэнд бол би зөвхөн хөшөөнийх ажлыг хариуцсан болохоор хөшөөгөө дуусгаад миний одоо гэрээт ажлын хугацаа дууссан. Тэр босод тэрийг хариуцж байгаа байгууллага нь одоо босод юм авалгыг хийвэл тий. Тэр нь аялал жуулчлалынхаа сайхан зохицлбор болоо явах хэрэгтэй. Гэтэ та зургийг гаргаад өгсөн тэдний хийх үү байх уу эрх нь тэднэрт байгаа юм уу тий? Байгаа юм. Тэгээд би зүгээр баримлын ажлыг л хариуцсан. Тэр өвөр Монголд нөгөө Чингисийн бас нэг хуучин монголоор дээрээс нь харахад Монгол гэж бичсэн шиг тийм тэгээд ингээд асар том тэр нөгөө морьтой тэмээтэй хүмүүс аюу хөсөг тэрэгэн дээр авч явж байгаа. Энэ бүх тэрийг харсан тийм өвөр Монголд байгаа. Ер нь харсан. Тэгээд энэтэйгээ харьцуулахад одоо энэ Чингистэй холбоотой өөр ямар ийм түүх юм хийгдэх үү? Та ер нь төлөвлөж байгаа юм байна уу? За ер нь бодож байгаа юмнууд их байд юм аа. Тий, тэгээд одоо ингээл улмал том хэмжээний юмнууд руу бас бодол байх юм. Тэгээд энэ бас янз янзын өсөл өнөөдхөл санхүүгийн болцоо юм хэрэгтэй, бодлого нь хэрэгтэй байх. Аялал жуулч дээр яг ямар бодлого барих гэж байгаа юм. За Монгол улс нэг брэндтэй болъё гэж яриад байдсан байлээ. Тэгээд ямар брэнд дээрээ тогтсон одоо мэдэхгүй нэг хурал болсон баг. Тэгээд зүгээр миний хувийн бодол болохоор зэрэг л ер нь бол энэ түүх маань өөрөө биднэрт нэгэн тийм гайхамшигтай түүх бидэнд оногдсон юм байна. Энийг бас боломж болгоод ингээд энийг брэнд болгоод явуул зүгээр юм уу гэд. Тэгээд яг сүүлийн үед хөшөө дурсгал гэхээсээ илүү Чингис хаан гэд одоо тансаг хэрэглээний зах зээл рүү бас энийг холбоод явуул зүгээр юм уу гэд Чингис хаан гэдэг одоо их үнэтэй брендийн автомашин одоо тий тусгай англи тусгай одоо захиалгын машин тусгай одоо захиалгын цаг бугуйн цаг их үнэтэй байх жишээтэй тийм за тийм эрэгтэйчүүдийн одоо үнэтэй хослолж байдаг юм уу те. За тэгээд их үнэтэй бүс сэргэлдэг энэ дэлхий дээр ийм бас үнэтэй зах зээл байдаг. Энэ дизайныхаа юм дээр бас холбоод явж байгаа. Энэ нь бол нэг төсөл хэлбэрээр цаасан дээр л явж байгаа. Ер нь бол дэлхий дээр тэр бараг сая доллараар зарагдсан тэр юу байлаа шүү дээ. Юу лээ бугуйн цаг бай. Тэг бугуйн цаг байлаа шүү тийм ээ. Байдаг. Элисэ нардын хийдэг. Би сая өөрөө Швейцараар бас яваад ирсэн. Тэгээд Швейцарын их олон хувийн цагны фирмүүд бол ер нь бол их тийм энэ саналыг айгүй тийм их эргээр хүлээж авд юм байлаа. Энэ дээр өрсөлдөх сонирхолтой. Тэгэхээр та ийм Чингис хаан ийм өндөр зэрэглэлийн үнэтэй тийм эрэгтэй хүний хэрэглээний дизайн бий болгоё гэдээ ажиллаж байгаа юм байна лээ. Та цагны тухай сая ярьж байна, сонирхож байна гэж Швейцарт хүмүүстэй уулзсан байна. Та тэр Чингис хаан гэсэн одоогоор одоо тэр Phantom гэдэг машин байдаг да. Тэр Rolls-Royce ч юм уу. Тийм өртөө Чингис хаан гэдэг айгүй тийм том машины дизайн гаргасан таны зургийг би үзсэн. Энийг энэ том машины үйлдвэрүүдэд л өгөх юм байгаа үстэй. Тэр тухай яриа гарсан уу? Гарсан. Германд очиод бензин үйлдвэрийнхэнтэй уулзсан байгаа. Бензих бол шууд зөвшөөрчих. Ерөөсөө энэ бол бас их хүлээж исэн сэдвэн юм билий л дээ. Тэр нөө түрүү хэлж байгаад орхицсон. Тэр бид нар өөрсдөө дотооддоо Чингис хаана одоо бас жоохон уйдах янзтай байгаа дээ шүү дээ. Ярьсаар байгаа гэдэг юм уу? Хит хий хоос хэд тасцсан. Одоо хит нэг юм яагаад тэр яг гадаад ертөнцид бол яг үүндээ бол биднийг Чингис хааны нутгийнхан гэдэг шууд хэлжээс ер нь баг атаарч явдаг гэж. Тэгээ та нар бол аюу азтай болсон. Тийм одоо энэ хүний брендийг бид нар бол ашиглах юмсан гэдэг даанч харамсалтай танаа улсын ийм сайхан хаан байдаг. Тэр энэ хүний түүхэн ач холбогдлыг бол одоо нөгөө эзэн дүрмэлэгчхээсээ илүү түүхийг бүтээгч гэдэг ч юм уу одоо зарим талаараа баг зах зээлийн ус өрийг тавигч болж өрж явах шиг байна. Тэгэхээр энэ талаас нь хардгийн байна л та. Тэгэхээр тэр нэг цагаан атаархлаа бол илж ирсэн л та. Тэгэхээр энийг бол бидний өөрийнх нь брэнд дээр тоогоод гэдэг юм уу хандаад ирж байгаад бол баярлж байна гэсэн тийм хандлт бол байж исэн. Тэгээд бол нээлттэй хүлээж авч ирсэн. Just rally. Welcome. За хоёул тэр майдер хотхны тухай ярив. Энэ дизайныг яагаад бий болгоснаа энэ түүхийг ярьж өгөөч. Тийм майдер хотхныг бол би сайн мэдэхгүй шүү дээ. Хөшөө гэдэг. Өөр хүний юм шиг байна. Зүгээр майдрын хөшөө бол цогцлбор Чингис хааны хөшөөний дараах одоо миний бүтээл бас нэг дараагийн том
одоо юм архитектурын том цогцлбор юу байж болох уу гэдэг дээр ярилцж ирсэн. Тэгээд Майдрын одоо энэ хөшөө дурсгалыг энэ дэлхийд хийдэг юм байна. Тэгээ би өөрөө судалсан энэ Майдр гэж яг ямар учиртай энэ буддизм талаасаа яг юу ер нь энийг хятадууд ялангуяа яагаад ингэж ихээр хийдэг ингээд судалж байсан. Тэгээд энэ өөрөө ирээдүйн цагийн бурхан гэдэг анхны ойлгоцол нэг тийм л байсан. Тэгээд сүүлдээ уншаад судлаа сонирхоод байхаар зэрэг тэр бүр нэлээд шинжлэх ухааны тал руугаа их сони юм билээ. Тэгээд яг зөв тэрийг энэ дээр нэг айгүй урт хугацаа орно. Зүгээр яг тэр тийм хот байгуулаад тэр дотор нь таны хөшөөг тавих гэж төлөвлөж байгаа юм байлээ шүү дээ. Тийм. Майдрын хот гэдэг. Яг нөгөө нэг үгээр хэлбэл эрх чөлөөний хөшөө, Манхэттен одоо юу гэдэг Нью-Йорк гэж хот байгаад нэг эрх чөлөөний хөшөө нэг символ байгаад тойроод эрх Нью-Йорк хот нь байдаг шиг ер нь төлөвлөгөө тэгж явж байгаа. Таны төлөвлөснөр аль зэрэг өндөр байх юм? Одоо төлөвлөлөө зураг нь гартсан гараад англичуудтай хамтраа зураг нь дуусж байгаа шүү дээ. Тийм. Юу 108 м өндөр шүү дээ. Бас нэг тийм бэлгэдлийн тоо байдаг. 108 м гэж өндөр сувраг. Сувраг модерн маягийн сувраг байгаа шүү дээ. Архитектур нь өөрөө тийм бас сувраг бас биш. Зүгээр ер нь сууртайгаа суврагынхаа тий бүхэн нийлээд ингээд нийт 108 м өндөр байхаар хийж байгаа юм байна шүү. Тийм. Тэгээд бурхан нь өөрөө 54 м өндөр байгаа. Тэгээд ер нь бурхан баг Чингис хааны хошиноос ч өндөр болсон шүү дээ. Тийм байна. Тийм. Тэгэхээр ирээдүйн цагийн бурхан гэдэг бурхан багшийн сургаал дотор төлөвлөсөн тийм том их хөлгийн бурхан тийм. Тэгээд тэрний хажуугаар та бас их том морин хууртай, бүр тэрнээс том морин хууртай. Харин тийм зочд буудлын барих гэдэг. Тэр төсөл явж байгаа. Зураг төсөл нь яваад одоо нийслэл хот маань энэ төслийг дэмжинэ гэд амласан шүү дээ. Тэгээд энэ нь бол яг аливаа нийслэл хотуудад тэр skyscraper гэдэг нэртэй ер нь өндөрөөс хардаг байгууламжууд байд юм байна. Тэр нь тухайн хотынхоо бэлэг тэмдэг болоод явдаг. Энэ менежментийг ашиглаач гэдэг би нийслэлд энийг санал болгоод байгаа. Тэгээд Батүл дараа бол нэг бол ер нь 2 гараа өргөө дэмжихээр л байгаа надад саналаа илэрхийлсэн. Тэгээд одоо газрын асуудалд яхан хүндэл байдаг юм шиг үлээ. Тэгээ энэ бол байх юм бол яг Улаанбаатар хотч нэг бэлэг тэмдэггүй яваад байна. Яг үндэснийг архитектур алга гадныхны шүүжил байдаг л да. Тэгээд баахан шилэн байш эн чинь манай Нью-Йоркт ч байдаг, Лондонд ч байж л байдаг юм ил дуурайгаад ахын та нар гэл ингээл архитектурын хурал дээр шүүмжилдэг штэ бид нарыг бол тэгэхээр та нар одоо нэг юм хүн дуурайгаад байгаа чинь сүулдэ одоо бараг л онигонд орно шүү л гэдэг. Нэг л ийм шилэн байшин одоо хаа сайг байдаг. Эн чинь хэний сонирхол татахгүй, бидний л сонирхол татахгүй гэж хэлдэг л дээ. Тэгэхээр энэ ядаж Казахстануудыг хараад идэ чинь нэг өвөрмөц өөр ингэс нэг архитектур яваад байна шүү дээ. Энэ хятадуудаа хараач гэдэг. Энэ тэр их өндөр морин хуурын чинь хөшөө. Морин хуурын хэлбэртэй зочд буудлын байгаа тийм ээ. Тэгээ яг хуу зочд буудлын байх юм уу, офис байх юм уу, тухайн хөрөнгө оруулагч нь өөрөө тэн дээр шийдлээ гаргаад явах байх л да. Тэр чинь өөрөө ашигтай ажиллах хэвээр. Тий. Тэгэхээр тэр нь бол өөр зүгээр би ямар ч л гэсэн морин хуурын тийм одоо таавар гэж нэрлэж байгаа. Тэгээд өөрөө бол давхар функцтэй нэгдүгээр хотыг дээрээс нь харах одоо бэлэг тэмдэг болох Эвлийн замхган болох гэдэг шүү дээ Улаанбаатарт. Тэгээд нөгөө талаасаа бол бас үл хөл хөрөнгийн том бизнес байх ёстой болов л гэсэн тийм. Одоо морин хуураар бодоход хуурны доод хэсэг нь бол одоо тэр буудлал байна уу те юу ч гэсэн юм зочд буудлал юм уу офис юм уу байгаад тэр голынх нь хуурынх нь гол хэсэг нь тэрэн дээшээ гарах нэг хоёр лифт байх нэ лифттэй их олон лифттэй 12 лифттэй шүү дээ. Хангалттай лифт төлөвлөсөн байгаа. Ер нь бол яг дээд 2 чихэнтэй бол нэг 50 хүн тогтмол ерөөсө 24 цаг хүлээж аваад байхаар тэгээд хотоо хараад ах гадна дотны зочид урим хийж байгаа залуучууд бүгд ер нь дотоод гадаадын жуулчид тийм одоо их төвлөрсөн. Орны чихэн дотроо тийм ресторан юм тавихад толгойд нь толгойд тэр хүн хотоо харах нь гол шүү дээ тийм. Толгойн өөрөө тийм давцсан маягийн болох нэ үндсэндээ хотоо харах. Шилэн дүү байх уу? Шилэн ер нь тэр хоёр чихэн нь шилэн. За. Гэхдээ харин тэр зургийг бас нээд үзээд ер нь яагаад болохгүй гэж. Эфир чинь төр зүр барьсан шүү дээ уун тэр. Харин тийм шүү дээ экс бодол зориулж байсан. Тэр нураахаараа л гэдэг. Тийм одоо нураах юм шиг гэсэн чинь хүмүүс дургуйцсан гэсэн нураахаа тэр юм шиг юм болох. Тэгэхээр ингээ хараад байхад та ингээд ийм урлагийн хүн юм, дизайнер хүн. Тэгээд янз бүрийн хөшөө лого хийсэн байгаа юм тийм ээ. Бас энэ Америкт холбооны германд ажилласан байгаа. Би дааж үзэсгэлэн байгуулсан манай. Энэ хойд би даасан юм үзэсгэлэн байгуулсан. Бүр 94 онд Америк нэгдсэн улсад гэж байгаа ш. Одоо бас бараг юу вэ? 20 жилийн шиг юм. Тэгэхээр та түрүү цус дурдаад хуучин юмаа ингээд цоошин шил бетоноор солиод байх юм а гэж. Улаанбаатар хотын хид хідэн хуучин байшингуудыг одоо авч хаяад байгаа юм. Гэхдээ зарим нь үнэхээр хуучирсан байгаа юм.
Тэгсэн мөртлөө яаж тэрийг авч үлддэг, ямар одоо тийм юм та энэ дэлхий дээгүүр одоо явж явахдаа өөрийнхөө нүдээр харваа. Яаж хийдсэн байна? Хуучнаа яаж үлдээсэн байна гэсэн мөртлөө шинэ болгосон байна. Тэгээ яг уу ер нь зүгээр ерөнхий төлөвлөгөө гэж байх хэвээр хот төлөвлөлтүүд гэж гарах хэвээр байх бодлого нь одоо нэг хуваа харин гараад ах шиг сонсогдоод байгаа юм. Давар хотууд байх гэдэг. Тэгэхээр яг уу нийслэл яг Улаанбаатар хот маань бол анханасаа жаахан өөрхий 400 мянган хүн зориулаад л Оросын ерөнхий төлөвлөгөөг барьсан хот шүү дээ өөрхий. Тэгээ одоо ингээд хүн амын төвлөрөл нь одоо ингээд тооцсонгүй өөрхий. Тэгэхээр энэ хот руугаа бүгд чихчлээд нэг дагвар хотуудын төлөвлөгөө юмнууд гараагүй болохоор одоо энэ рүү чиххээс ч барсан баг хүний амьдрал юм чинь. Тэгээ ер нь зүгээр би өөрөө архитектур дизайны чиглэл дээр ажиллаж байгаа хүний хувьд бодохоор зэрэг ингээ нэг яг дөрвөн уулын дунд аваачаал ингээл Монгол улсынхаа тал хүний аваачаал чихчихэж байгаа юм л да. Тэгээ энэ бол зүгээр их эвгүйгээр хэлэх юм бол нөгөө үндэсний аюулгүй байдал талаас нь бол хамгийн аюултай юм хийчээ сууж байгаа юм. Ерөөсөө бүхэл бүтэн нэг улсын тал нь дөрвөн уулын дунд гэж чихэстэй байж байгаа. Энэ бол аюулгүй байдал талаасаа одоо их томоор аюул нэг үндэсний аюулгүй байдал гэсэн сүрийг ярьдаг гэсэн тэр талаасаа бол ерөөсө болохооргүй юм болцсон. За хотынхоо хувьд бол төлөвлөлт бол нэгэнд ингэ явцсан. Одоо энийг яаж сааруулах уу, сийрүүлэх үү гэдэг дээр эдийн засгийн бодлого хөшүүргүүд нь байж хөдөө орон нутгах эдийн засгийн нөхцөл бололцоонуудаа сайжруулж ижил гарна. Тэгвэл энэ гарч өгөхгүй л дээ ойлгомжтой улмал нэмэгдэнэ. За хотын хуучин архитектур барилга байгууламжуудаа яаж авч үлддэг, дурсамжаар яаж авч үлддэг юм бэ гэдэг дээр сая Итали би тэр Ром хотоор яваад ирсэн. Тэгээ харж байгаад бол Ром хот бол ерөөсөө шин юм бараг байхгүй хот. Ерөөсөө хуучнаар л байж байгаа. Тэгээ тэрийг яаж гоё тэгж авч үлдэж гин гэдэг ёстой нөгөө бодлого. Тэр бол одоо соёлын урлаг тэр чигтээ нэг хот өөрөө урлаг байж байгаа юм. Тэр амьдарч байгаа хүмүүс нэг подиз руу орохоор урлаг руу орчиж байгаа. Тэгээ урлаг дотор унтчаад өглөө нь урлагаас ажил руугаа яваад ажил дээр очиж урлаг руу орчиж байгаа. Тэгээ тэр урлаг өөрөө байж байгаа. Тим юмыг л одоо харж явлаа. Тэгээд тэр энэ бүдүү нарийн гудамжиндаач биш. Тэр зохион байгуулалтандаа л юм байна. Монголын гудамжуудаас нарийнхан гудамжууд байна тэнд. Тэр лүүч л баши яваад орчих. Тэгэл гараал ирэх нөхөдлөө. Тэр нэг урсгал энэ тэрээр зохицуулсан байна. Нэг тосон будгаар шугам татаад л зохицуулчихж байна. Тэр нэг зардал хэрэггүй шүү дээ. Манай ах чиг төмөр хашаа бариад л мадгуумал хашиж байгаа юм шиг ингээл хориглоод л ерөөсөө тэр нэг тийм зардал хэрэггүй тосон будаг. Тэгэл шугам татаад ингээд зогсох газрын зогсоолгоод ингээд явчихж байна. За хуучны архитектуруудаа сэргийж байгаа нь бол манай 40-50 мянга чиглэл байшингууд байна. Өөрхий тэднийг бол сэргээдэг тусгай компаниудтай. Тэд нар фасадын солиод чулуугийн сайхан солио явуулдаг. Яг хуучин ностальгийн вэждэг. Харагдах нь бол яг хэвээрээ. Тэгэл тэр нь чанар нь сайжраад яг өртөгтэй юм байл харин үнтэй. Тэгээд ардлын дотор дэдвүтсэн бол инженерийн шугамшүүлжийг нь бол цоошин одоо орчин үеийн шийдлэр хийгээд өгчдөг. Та Улаанбаатар хотод яг энэ бол байгаасаа гэсэн байшингууд юу вэ? Өөрөө тэгэл яг хүмүүс зарим дургуутсгал байхын 40-50 мянга орчим өссөн төрсөн болохоор зэрэг л яг тэр хавийнхаа юмнуудыг одоо гэхдээ бас миний буруу байж магадгүй. Яг л өөрийнхөө ностальгийн төлөө би тэрийг авч үлдмээр санагдаад байдаг гэж магадгүй. Зүгээр өөр хүнд бол тэр чинь гологдож болно шүү дээ. Тэгэхээр энэ уучлаарай зүгээр үзэгчид бол уучлах хэрэгтэй байна. Тэгээд тэр хавийн бас дурсамжтай юмнуудаас боолжгүй булан тохойг нь ч гэсэн авч үлдээд шинжилэлгүй л яг юмыг. Тэгэхдээ би Ромын жишээг санаандгүй яриаггүй шүү дээ. Ром гэдэг улс чинь тэр хуучны юмараа мөнгө хийгээд байна шүү дээ. Хуучны тэнд өндөр биш ерөөс алга. Шилэн юм ерөөс алга тэнд. Захаргууны ганц хоёр шилэн байна. Шилэн байшингийн муухай харагдаж байгаа гэж тэнд тий. Тэгэхээр тэр урлагийн тим юмд бол одоо энэ орчин үеийн ингээд байгаа нэг энэ сонин байшингууд дөрүлжин яатангууд ерөөсөө тэр гологж байгаа тэнд жинхэнэ урлагийн зүгээр архитектураас нь харж болж байна. Тэгэхээр яатангууд гинэ. Тий тэгэхээр одоо нэг ийм өөрсдөө байж исэн юмудаа сэргээх тал дээрээ төсөв мөнгөө зохицуулаад бодлого гаргаад Италийн тэр сайхан сэргээгээд өгдөг компаниуд байна шүү дээ. Тэгээд тэдэртээ одооноос тохироод тэр концесс гэдэг юм ямар модоо барьцуулсан бааш эдэнд баялаг байна шүү дээ. Тэгээд энэ хот мот дээр тийм нүү зохиогоо тэгээд тэр шилэн бэлэн шинэ хотуудаа тэр хотын захарууга хийнлээс тэнд залууч 40 мянга тэг жишээвэл ингээд за завсрын шийдвэр гаргаад тэр ятангуудаа барилаач гэсэн бас учиртай нэг нөгөөд бас усаштайхаа ятан барихгүй болохгүй. Гэтэ жишээвэл яг нэг булангийнх нь байшинг дурсгал болгож яг үлдээж ягаад тэгээ тэрнийг дизайнд оруулж шингээж ягаад хийж болох юм тийм ээ. Болно ер нь тэгдэг юм байлээ. Тэр Италиуд ерөнхийдөө фасадын л авч үлдээл цаатлын шилэн өстөө ган хийцэн мэцээр явчихж байгаа юм. Тэгээд тэр дээшээ бол одоо шилэн гоё тийм толин өдр хэлбэртэй хийчихэж байгаа юм. Тэгээд толин дээр ч нөө тэнгэрийн ойгоо тусдаг учраас хүн харахад бол тэнгэр л харагдана.
Тэрнээс бол байшин гэдэг нэг харагдахгүй. Доор нь бол орчин үеийн одоо гоё хуучны сайхан сонгодог архитектур нь байж байгаа. Тэгэхээр одоо 1.40 мянган дээр тийм хэрэг фасадны шинжилэлүүд хийн гэвэл шилэн байшингаа барих гэж байгаа нөхдүүдтэй тийм тохироог нь хийгээд танах даваа юуг нь одоо энэ фасадын яг хуучин шивд нь Италийн энэ компанитай хамтраад хий. Тэгсэн цагт одоо энэ газрыг өглөө. Гэх юм бол фасадын хуулгатай нүүртэй. Тэгээд цаашаа бол орчин үеийн шилдэлтэй байшин байж болохоор л байхгүй. Та дэлхийн оюуны өмчийн алтан медальт. Тэр нь одоо the grand prize of world intellectual property гэж дээ. Энэ ямар учиртай, ямар шагнал гинэ? Энэ яг нэг оюуны өмчийн газраас л энэ чи хэдэн онд үл нэлээд олон жил юм шүү дээ. Тэр одоо би ч нэг хуучнаар ярих юм бол нэг тийм шпос маягийн хүн юм байл л дээ. Янз янзын юм санаачлал тэгэл нэг оюуны өмчийн газараар гүүгээд идэх байхгүй. Одоо би утаа бууруулах яндан галиг юм бас зураал яваад энэ цахилгаанаар явдаг юм хүүхд хичээлд нүргэж өгдөг машин гэл өнөөдөр хүртэл зурж байгаа л гараад ирлээ. Тэгээд нэг юм хэнхэг өвчтөй одоо муугаар ярил. Сайн ярил бол шпос маягийн нөхөр юм байна л дээ. Тэгээд тэрийгэ барай яваад ахаар одоо тэгэл баг залхсан нь яасан тэгэл нэг шагнажил нэг үгүй шиг байна. Тэр яг юуны тухай шагнал байсан. Тэр тэгэл Женевээс л нэг хэдэн хүмүүс ирсэн шүү дээ. Тэр одоо би тэгээд тэр медальон шүү дээ. Тэр чинь медаль шүү дээ. Тэгээд тэр тэгж л одоо урамшуулсан шүү дээ. Гэхдээ нөгөө талаасаа бол яг та сая өөрийгөө шалаад ингээд ер нь энэ урлагийн хүмүүс тийм одоо юм. Тэгэхээр тэгж байгаа ч гэсэн ер нь бол хүний оюуны өмчийг хамгаалах, хадгалах, өөр хүн ингээд хуулаад хэлэхгүйгээр ашиглаад байх. Энэ байдал бол ялангуяа уран бүтээлч, энэ авиаслаг хүмүүст их эмзэг тусдаг байх л да. Энийг та ер нь энэ асуудлыг юу гэж хардаг вэ? Ёстой үнэн эмзэг юм аа. Тэгээд энэ дээрээс оюуны өмчийнхөө энэ нэг асуудлаас зөв ойлголт төрөхгүй оюуны өмч өөрөө юу н дизайнер хүний ажлууд дандаа ардаа санхүүгийн эдийн засгийн дэмжлэгээр явдаг. Тэгээ санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хүмүүстэйгээ сүлдээ зөв гэрээ хилцэл хийхгүй бол бас найз нөхдүүд гэдэг юм уу түнштэйгээ муудалцах, гомдолцох юмнууд бас гардаг. Тийм учраас энэ оюуны өмчтөр бич гэлтгүү тэгээд энэ зүгээр л энэ одоо дууч төртлөл их л гомдолтой явцгаад юм байлээ. Тэгээд яг хуу энэ бас л дахиад нөгөө Монгол улс шинэ орн, залуу орн гэдгээр л одоо цайруулал өнгөрөө яваад байгаа шүү дээ. Одоо оюуны өмч өөрөө ховор юм бэ. Яг үндэд ваагаал хуульч тэгтээ тэр нь дандаа эрүүгийн эдийн засгийн хуульч нар яг оюуны өмчийн хуульч гэх нэг хоёр байгаа мүү гүм үү байхаараа баг зарим юм нарийн имийг мэдэхгүй зүгээр би нэг Япон хүнтэй уулзж байсан оюуны өмчийн 5 бот одоо Марксийн Капитал айтаа том ном байдгийг юм л шүү дээ. Тэрийг уншижээж тэгээ сэтгэл судлал модлол нэлээд амар орж иж явах бол энэ чинь урлагийн тэг тусмаа юм чинь бол хүнд гэж салбар. Тийм учраас хүмүүс зүхтаагаад байт юм байлаа хуульч нар. Тэр нь бол маргаантай л байдаг. Юу мөн өөрнийг асуу гэсэн зүйл бол та энэ сумод мэрэгжлийн сумогийн Монгол улс тэр чинь их башиада төрүүлсэн бүх чинь баахан шагнал авж байна да. Түүний дотор Японы ерөнхий сайдын байсан чинь эзэн хааны байсан. Одоо Монгол улсын ерөнхий сайдын шагнал гэдэг нэг 3 бүх дивж байгаа 3 талаас тийм том аяган дээр тий. Тэрийг бол та хийсэн хүн. Тэгээ та энүүгээрээ болохоор тэр таны загвар шалгарч тэргүүн байр эзэлж ийсэн. Энийгээ хийсэн түүхийг бодож хэлж өгөөч. Яагаад тэгээ хийж вэ? Тэгээ энэ сэдвийг би бол одоо бүр мартчихсан шүү дээ. Энэ их дээр үеийн л одоо дизайны миний нэг ажил. Тэр одоо баг энэ намрын инх баяргын үе юм шүү дээ. Тэгээд тэр хүн чинь баг ерөнхий сайд байлуу ялаа. Тэгээд энэ дээгүүр л ярьсан байл. Яг улс улсын сумонор нэг шагнал өгд юм байл да чинь бүр Чехийн хүртэл шагнал явж идэв юм биш үү. Тэгээд тэр цомууд ингээл цаваал өгөөд байдаг. Тэр донд манайхан нэг юм мөнгө аяг гарч ирдэг гэсэн юм байна. Тэгээд тэр нь овол томол мөнгө аяг хийгээсэн. Тэгээд тэрнээс үлдээ нэг бусад улсуудын цомонд жоохон зохигдоод байсан. Дарагдаад байсан. Тэгээд л тийм санал дээгүүр ярьсан юм шиг байна. Тэгээд нэг уралдаан зарласан. Тэнд нь би ороод л яг тэгээд нэг тийм жаахан үндэсний маягийн. Гэхдээ нөгөө мөнгө аяг нь бүр томсгоод тэгээд доор нь тулгуурын одоо энэ хөл бөмбөгийн цом доороо нэг юм орилж байгаа хүмүүсийн нэг юм мушгирсан юм байдаг шүү дээ. Тэрний маягтай тэгтээ яаж тэгж болох зүгээр нэг 3 цагийн бэлэгдлийн тэргээ нэрлээд байгаа маа бид ирсэн бас тийм тэгээд нэг тийм 3 бүх хийгээл өгччихсэн. Тэгээд тэр нь алтан мөнгө бахан юугаар цутгаад л манай урчууд хийсэн шүү дээ. Загварыг би шавраар хийж өгч ийсэн. Тэгээд тэр харин одоо гайгүй бас нэг дарагдаад ахааргүй харагдсан гэсэн. Тэр сайхан байлээ. Яг уу тэгэл нэг бөхчүүд нь ч урман сэргсэн баг тэгэл би ч бас олзуурхаад тэгэл ер нь тэрнээс хойш манай бөхчүүд ер нь гайгүй амжилттай болсон л гэж бас бэлгшээд шүү дээ. Та шүү дээ. Та нэг сайхан юм өөрөө нэг жоохон жижигрүүлээ шоолоод идэх хүн байна.
Ер нь бол их тэр англичууд, Америкууд ингээд хүмүүстэй амьдэрс суг явж яхад тэр чанарыг хамгийн дүгнэдэг юм байл. Өөрийгөө хөөрхөн ерөнхийдөө өөрөө шалдаг тийм аяга domination гэдэг юм уу одоо тийм self sarcasm гэж яриад байгаа. Тэгэхээр та яг тийм хүн юм. Тэгсэн ч гэсэн таны хийсийн ажлууд чинь ингээ хүмүүсийн хорвоо түүхийг харж байгаа юмд ийм бодтой бариад авах юм одоо ийм өгөөдөж реплика гэдэг ингээд тодорхой дохиод дүрсээр та ингээ өгөөд. Энийг та ер нь бол хүнд ямар үед нь хүчтэй нөлөөлдөг юм бэ? Хүмүүжилд нь байд юм уу? Үзэл бодолд нь байд юм уу? Энд өөрийн шинжлэх ухаан байгаа шүү дээ. Та энийг дизайны хүний хувьд энэ урлагийн хүч чадлыг яаж харж байна? Энэ одоо нөгөө бурхны хашнаар үл үүртэй мэрэгжил юм билээ сонгогдсон мэрэгжил. Уран зургаар авсан бол жоохон амар байх гэсэн юм билээ. Өөртөө тэгээд нэг family-гээ дижээгээл одоо нэг яг нэг уран зургаа тэгэл зураалаа. Энэ өөрөө загвар зохион бүтээгч хүн гэдэг өөрөө жоохон нийгмийн хариуцлагатай юм руу бүр ингээд төсөв орчиж байгаа юм. Юу гэсэн үг вэхээр хүний оронд өөрийгөө тавьж ээж загвараа зохиох болчиход байгаа юм л да. Одоо миний зохиосон аяг одоо хүний ааманд одоо яаж одоо нөлөөлөх үү те жишээ нь одоо уруул амын хатгсан байхгүй байх. Одоо хүүхэд горшокын би зохиож зурлаа гэхэд тэр хүүхдийн одоо ядчил очихгүй байх, тэнцвэртэй байх, суугаад босоход одоо бас яах вэ бөксөн улаагаад хонгоогоод байхгүй байх гэл бүр горшокноос өксүүлээ ингээд дандаа нэг хүний оронд өөрийгөө тавьж үзчихээж загвараа гаргадаг учраас энэ ер нь ийм чанар зөвхөн загвар зохион бүтээгчтэй байдаг. Тэгэхээр энийг би бол одоо нэг юм миний үүлийн үр учраас энэ нийгэм рүү өөрийн ирэхгүй ороод байгаа. Тэгэхээр зэрэгэл за ийм юм дутагдж ах шиг нь хотод нэг ийм юм байвал зүгээр юм уу? За энд нэг аялал жуулчлал нэг ийм баймаар юм уу? За энэ ёс суртахуун гэдэг байгаа хүмүүсийн хүмүүжил одоо юм чимрүү доош орлоо нэг ийм юм байвал бас нэмэр болох юм болов уу гэд ингээ бодсон гараал яваал ингээл нэг цүнх дүүрнэл төсөлтэй амтал яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг л одоо би өөрийгөө нэг хинхэг чимшиг босчин чимшиг гэдэг яваад байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ бас л нөгөө шууд хэлэхэд яг л нэг тийм одоо жаахан зовлон юм уу та тий. Тийм. Загвар зохион бүтээгчний зовлон хотод байгаа гоёхан хөшөө дурсал. Одоо тэр манай шин хүрээлэнд нэг чон толгойтой хүн ба штэ газ тухайгаа барай суц. Тэгээд гүйж ингэ сууж байгаа. Тэгсэн хөтэй хүн тэгтээ дээр юм чон толгой ийцэн. Дахиад малгайш хүмүүртэй орондоо чон хийцэн. Тэр одоо ингэ юу л одоо happy weekend ч билүү нэг тийм нэртэй. Хэмитэрийн хүмүүс ингээд хамгийн хүчтэй нөлөө өдөр болгон хажууч нь хараад байхад энэ нөлөөнүүдийг энэ та түрүү ярьж байгаа ёс суртахуун дээр ч нөлөөлдгөө гэж энэ чиглэлээр ер нь юу хийчих үү дээр юм бэ гэж Улаанбаатар хот бодог бай. За та өөрөө ч биш ер нь байгаасаа гэж боддог бай. Тэгээ яг нь ер нь хөшөө дурсгалууд урлагийн юмнууд их л баймаар юм байна. Манай бас хөшөө ихтлээ гэж яриа л гэтэл яг хөшөө нэг их орондоо орохгүй бэлээ өөрхий ер нь нэг Европоор яваад ирэхэр шүү дээ тийм Европын орнууд ер нь битүү хөшөө тэгээд бүр шээж байгаа хөлт хүртэл байж тээ шээж байгаа хөлт эмхтэй шээж байгаа хөлт хүртэл хөшөө байна. Оо за би тийм хараа Брюссел эрэгтэй хөлт байна. Тэгээд тэр эрэгтэй гэж хажууд эмхтэй хөлт хүртэл байгаа. Тэгээд тэр мэрий чинь үзэх гэж аялал жуулчлалд яг тэрэн дээр хурж ирж байгаа. Яг шээх цагийн тосж байгаад хурж ир зургийг авж байгаа энэ тэргээл жижиг төхгүй. Тэгэхээр ийм юмнууд байж ээж хүнд нэг ийм одоо стресс юм уу юу гэх ер нь нэг юм сатарах юм байхгүй бол энэ чинь бас ингээл гарахаар л тэнд ч уушуур зарна энд ч тийм зарна ингээл юм хаягл хараад яваад байл энэ чинь одоо болохгүй шүү дээ. Тэгээд тэр нэг юм гоё урлагийн юм гудамжууд янз янзын юмнууд баймар юм. Ер нь урлагийн юм л дутаад байна. Яхаа урлаг л хэрэгтэй байна. За мэдээж хэрэг хотын тэр бас дизайны асуудлууд дээр бол замын дэмдэглэгээнүүд одоо ялангуяа зогсоолууд их баймаар байна. Зогсоолоо шийдэг байж л одоо торгоод авч бас хэцүү байна. Тэгээ ийм юмнууд дээр дизайнер хүний ингээл нөгөө төрөний ярьдаг зовлон их. Ингээл бүх юм л зовчих юм л да чи өөр ирэхгүй. Зүгээр сүулдэ чи ер нь шиг уран зургаач зурд юм гэж бодож байна л да. Юун дээр Францад аливаа нэгэн байшин барихдаа тэр байшингийн ерөнхий зардлын 3 хүртэлх хувийг тэр орчныг тогтчуулах шийдвэр гаргасан байх ёстой гэсэн хууль байт юм байл шүү дээ. Яг 3 билүү арай бага билүү. Ер нь л тэгээ тэр байшин болгон өөрийнхөө гадна талд бусдад зориулсан тогтчлтын чинь шийдвэр юу юм бэ гэдээ асуудаг юм байна л да. Тэгэхээр их хаштайхан шийдвэр нэг цаг тавьсан ч байх шиг. Тий. Цагаага температур том юм хэрэггүй шүү дээ. Явж байгаа хүн сууж болдог. Тийм ээ. Тэр эсвэл тэр асар том байшингийнхаа нэг давхрыг тэр чигээр нэм зүгээр дэлгүүр хошоо байгаа хүмүүс нэгт гарч идэг юм болгоцсон байгаа тий. Бүх талаас нь орж болдог шилэн.
Рихметэрийн ийм шийдвэрүүд бас үнэхээр хэрэгтэй байна тийм ээ. Хэрэгтэй. Одоо иргэдийнхээ бухимдлыг ажигламаар байна гэж герман хүмүүс надад хэлжсэн. Танаа энэ хотод ингээд зүлгэний энэ булангаар ингээд зам мөр гарцсан байгаа. Тэрийг ингээд бүр хашаа тавиал хориол ахын танаа тэгдэггүй тэр мөрийг ажиглаад ингэж хүн явах гээд байгаа юм байна гэд тэн дээр замын тавиад өгсөд. Гэрлийн тавиад өгсөд. Тэрнээс бол ингээд бүгдийг хориод энүүгээр чи орж ирээд ингээд цухтаагаад байна уу гэж байгаа хэвээр бүх нарийн нүхсүүдийг хаачхтай зэрэгэл том зам дээр очиж бөглөрл үүсэл тэнд стресс үүсэл. За. Та аавч урлагийн хүн үү? Аав бол сэтгцийн эмч хүн байсан. За. Хүүхдүүд өнөх урлагийн хүн байхгүй. Яа. Гэхдээ одоо мэдгүй ер нь урлагаар явах хүн байхгүй юм шиг байна. Тэгээд яг бүгдээрээ сонирхолтой. Тэгээд яг би ч өөрөө бас нэг өөрөө урлагийн хүн гэж бас өөрийгөө хэлж чадахгүй бол болчиход байна. Яг үндэ бол нэг тийм дизайны мэрэгжил чинь яг үндэ бас та юм уран сайхны чөлөөт мэрэгжил гэсэн мөртлөө хүн өөрийгөө цагдаж хэмжиж явдаг хөдөлмөрийн хүн шүү дээ. Тэгэхээр энэ ийм хөдөлмөр эрхэлж байгаа хүнд хамгийн чухал шин чанар юу байх ёстой вэ? За ер нь яг их олон талын нэгэн тийм урлагийн одоо арт гэж томьёолмор юм уу да ийм чиглэл рүү л одоо орцсон юм чинь тэг тусмаа дизайны мэрэгжил рүү орчихдоо зэрэг түрүүний биес нэг нийгмийн хариуцлага нь жаахан өндөр юм байна. Тэгэхээр энэ нийгэмд болж байгаа бүх юмыг л одоо бүгдийг нь мэдэрч яахгүй монотонны байх юм бол өрөөсгөл их олон талын юм гарч чадахгүй хийж байгаа бүтээлүүд нь олон хүнд хүртээмжтэй байж чадахгүй болчих гээд л байд юм байна. Тэгэхээр энэ чинь тасралтгүй шинжлэгдэж байх ёстой гэсэн санаа явж шít. Хэрвээ орон өдөр тутам хүмүүсийн нийгмийг мэдэрнэ гэвэл тийм ээ цуг өөрчлөгдөх ойлгох гэсэн үг байна тий. Тий, ер нь тэгээд авиас гэж одоо байгаа болвол нэг талын авиастай байх биш болчиход байгаа миний хувьд болохоор их олон юм руу орж явах. Одоо шүлэг, яруу найраг, дуур одоо энэ драм, кино бүх юмыг л мэдэрч явах болчиход байгаа зэрэг нэг тийм дизайны мэрэгжил зовлон жоохон тийм. За их баярлалаа тийм. Ер нь бол үнэхээр таны хийж байгаа ажил ямар ч гэсэн хийсэн одоо босгоцсон байгаа энэ ажил бол үнэхээр амьдралд баяр баясгалан гэрэлгийгээ өгж байгаа гэдгийг тэмдэглэж хэлмээр байна. Тэгээд та өөрийгөө за яг би нэг ер нь бол танд маш их юм байгаа гэж харж байгаа шүү. Танд урлагийн өндөр амжилт хүсье. За баярлалаа. За хүнд үзэгчдээ өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын урлагийн гавьяа сэтгүүлтэн Дэ Эрдэнэбилэг оролцлоо. Их баярлалаа. Welcome.